Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Багш нь өнөөдөр та нарт шүлэг уншингаа гар угаах дарааллыг хэрхэн хурдан хугацаанд тогтоож болохыг танилцуулна. Хүүхдүүд та нар багшигаа анхааралтай сайн сонсоорой. Бяцхан хоёр гараа бий. Багшийнхаа зааснаар угаадаг. Ханцыгаа хоош нь болгоод хамгийн түрүүнд усаар норгоно. Усаа хаачхаад хөөсөртөл сайн савандана. Алгаа хооронд нь нийлүүлэн үрж ард талыг нь ч бас адилхан угаана. Атгасан гараа ээлжлэн алган дотроо үрж угаана. Эрхий хуруу нисдэг тэрэг ээлжлэн эргүүлэн ижилхэн угаана. Хурууны өндгүүд гарын алганд хурдан наашаа цаашаа. Дугуйгаа дараа нь үлдээлгүй дугуйлж угаана. Хоёр гараа угааж дуусаад хөөсийг нь арилгаж усаар зайлтна. Хуурай цэвэрхэн алчуураар хоёр гараа хаттал арчаарай. Хөөхөн цэвэрхэн гартай болохоор хоолоо одоо идэж болно. Хүүхдүүдээ хоолоо идэхийн өмнө заавал гараа угааж хэвшээрэй.